би нэг хэсэг хүнтэй харьцдаг байж байгаа, нэг хүнтэй харьцдаг байж байгаа. Тэгээ болчихгүй юу. Тэгээ жоохон муухай болчих юм байна. Хэцүү хүн байсан. Би энэ дээр ингээд хүний нэрийг ингээд шивүүлдэг чинь юм чин хүсэл байдгийн гинэ хүний нэг тийм одоо шунал гэх юм уу өөргөө хажууд байлгах гад нэг юм хийлгүүлсэн. Тэднэр нь ингээд хослоод над руу ингээд нэлээд хүчтэй юм ингээд явуулсан. Йоо. Тэгэн удаа мань нөхөр чамд юм хийлгэсэн гэсэн үгээс сая. Тийм. Хөлийн тушин хажуудаа уян чиглүү одоо үүдэн чинь нэг юм саарал цэцэгтэй палацтай хүүхэн зогсоод байсан. Йоо. Бүр ийшт ингээд эн тент ингээд юм байгаа юм шиг харагдаад би ч бүр ингээд цочиж мочдөг болсон. Ингээ юмнаас амар цочиж ингээ хурдан айж майдаг болсон. Салгаж малгалдаг болсон. Нэг л биш болоо. Нэг л биш болоо. Тэгэл халуураал. Муухай асуулт. Гэхдээ тэр хүн хэдэн настай хүн бэ? Хэлмээргүй наа. Окей. Гэтэ ямар ч лсэн олонний танилмын байсан. Үдчихвэл би амар зовсон шүү. Яа. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. CU болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой. Шунан дурлам амтыг KFC-гээс. За сайн байцгаана үзэгчдээ. Өртөө дөрвийн дараагийн дугаарт давтаа морил. За бид бүхэн аимшигын гэдэг тооцоололтой надтай адилхан аимшигын өгүүлэлэг унших, сонсох дуртай, орой орондоо орч аимшигын кино үзэх дуртай, аимшигын гэсэн бүх юмд дуртай хүмүүст зориулж энэ аимшигын подкастыг хийдэг байгаа. За өнөөдрийн цэцэр хийрсэн мөлий. Танилцъя. Хүмүүлэн сайн. За хүмүүс жоохон дургуул байгаад байж магадгүй гэдэг. Гэхдээ би асуух дуртай. Энэ сүнс, тэрэн, чөтгөр, альбан тэ нэг балермэнд байдаг итгэдэг үү? Итгэдэг. Итгэхээс өөр аргагүй л дээ. Ягаад гэвэл нэг хүүхэд наснаас ахуулаад эргэн тойронд надад тохиолдож исэн, тулгарж исэн. Дарааны юм байна тий. Тийм болохоор угаас итгэхээс өөр аргагүй. Окей. За итгэдэг. За тэгвэл л шүү дээ. Зүгээр би болохоор өөр дүрсний хүн. Дүрсний талдаа ингээл те. Тэгээд яг энэ entertainment салбарт хамгийн ингээд гоё дээгүр инээдэм гээл олон жанр байна те. Драма, тэнгууд аимшиг кино гэдэг нэг амар гоё том сэдв байдаг те. Тэгвэл чи аимшиг кино үзэх дуртай юу? Дуртай. Ер нь аимшиг кино зохиолоос татгалздаг төрөл юм шүү дээ. Тийм. Чи тэгвэл яг одоо энд үзэж байгаа үзэгчдэд өөрийнхөө нэг үнэхээр айжсэн нэг киног санал болгох таа. Чимээгүй талгад. Монгол кино биш л дээ. Чимээгүй талгад гэдэг дээ шүү дээ. Тэр бол систем бүрэн амар. Нөгөө нэг бүр яг классик хоррор те Америк. Тийм. Цоснож ихтэй те. Нөгөө миний санаж байгаа тэр чин цус ойртолтой хүмүүс те. Нэг хотод гол дүр юм гэсэн гацаад. Тэгээд нэг 12 цаг болонгод сценүүд болж эхэлдэг шүү дээ. Аимшиг. Үйл явдлын хальт ярил. Тийм нэг хүүхэн охиноо хайгаад тэр чимээгүй толгод руу очихоор тэгээ очиод охиноо хайх явцсан. Тэр хот дотор ингээд амар юмнууд болтой шүү дээ. Тэр хоёлаа жоохон буруу яриад иж магадгүй мэн. Үгүй хоёлаа буруу яриаггүй. Би буруу ойлгоод иж магадгүй мэн. Толгодод нүд байдаг тэрнтэй андуураад. Би тэрнтэй андуураад байна тий. Толгод гин гот нь шууд. Окей, тэгвэл би бас үзэж байгаагүй юм байна. За хэдүүлээ тэгвэл энэ кинотоо гоё танилцаад тэгээд үзээрэй гэж хүсдэг байхгүй юу би? Тийм, Silent Hill хаа. Окей. За тэгвэл өнөөдөр надтай одоо энэ хуваалцах гэж түүхэн штэ. Ингээл дөрөнд урдсан те баг наснаас ингээд олон юм болсон гэж. Тэр баг наснаас гэхэр нэлээ олон юм болж исэн юм үү? За яг одоо санджаагаар 7 настай байхад эмээ өвөгийн хашаанд тэгээд нэг 12 настай хахад лагрын хашаа байшинд тэгээд саяхан нэг юм тохиолдсон. Тийм 3 юм ярихаар ирсэн. Өнөөдрийн нэвтрүүлгийн спонсор байгууллагаар Oxbar Mongolia брэнд хамтран ажиллаж байна. Цаашин бүтээгдэхүүн танилцуулах гэж байна. Oxbar Magic Maze 2 тэг. Энэ хүү бүтээгдэхүүн болохоор 4 төрлийн амттай, 30 мянган соролттой, Boost мод дээр хүртэл 15 мянган соролттой. Чанар амтыг эрхэмлдэг та энэ хүү бүтээгдэхүүнийг CU болон гэртэйгээ хамгийн ойрхон сүлжээ дэлгүүрүүдээс худалдаж аваар. Баярлалаа. KFC онлайн захиалга. Тэгвэл ярианд орох уу? За тэгээд нөө 7 настай байснаасаа эхэлж ингээд манай эмээ өвөгийн
хашаа нэг юм фермийн зориулттай баг нэг гагаар нь тийм том хашаа байдаг гэсэн аахгүй юу? Дотроо олон бүтээн байгуулалттай гахааны, дахианы байшин, бүхрийн өвлжөө тэргээд давхар контейнерүүд амар олон нэг тийм том хашаа байдаг гэсэн. Би л учрыг нь ойлгоогүй байсан. Тэр хашаан дотор л бас явдал та. Манай тэр нэг имэйлтийн тэр Имэйлт чинь ийшээгээ баруун тишээ те. 22-ын товчоогоос 22-ын товчоогоос цаашаа. Окей. Тэгээд нэг байшинг нь бүр томруулахаар нөгөө болоод өгөө нэмээ хоёр тэгээд нөгөө тэр үедээ нэг хідэн барилгачийн хөвгүүд авчираад оюутан байсан гэсэн баха нэг тийм хөвгүүд авчираад нэг тэр байшинда засвар хийлгүүлэх байгаа байшинда байрлуулсан. Тэгээд тэр хэд маань эхний 1-2 хоногтоо л зүгээр байжгаад тэгээд 3 дахь хоногийнх нь орой түжигнэд хэлсэн байна л та. Тэр нөгөө тасвартай байшин болохоор хаалгагүй. Тэгээд нөгөө нэг хаалгаа ингээд өөртөө байрлаж байгаа болохоор хаалгаа юм том одоо хөөсөн цэр юу гэдэг лээ. Хөөсөн цэр байдаг шүү дээ. Хавтангаар ингээд таглуулаад тавьсан байсан юм байна. Тэгээд ингээд юм түжигнэд харна тэрэд бодохтой өвөг орж ирээд юмаа шалгаад явж ингэж бодсон юм байна. Тэгээд өглөө нэг юм бодохгүй өвөгөөс асуусан чинь үгүй шүү дээ би сая л таад тэр ирж ингэж хэлээд. Тэгээд тэр хэдэн тэр оройноо жоохон сэжиглж хонсон юм байна л та. Тэгээд жоохон эвүүрхэд хаалга руу гараа бийж чинь нөгөө чимээ дахиж гараад тэгээд нөгөө хэд чинь айгаад яана одоо хаалгагүй ингээд хавтан тэглүүлээд тавьсан байж тэгээд яг хаалга руу гарчихсан чинь фижин чижижсэн нөгөө хавтан урагшаа унаад чинь цэцээсэн нэг юм арцгар өстэй юм том мэдтэй хүүхэн шагаачаад хүрсэн гэсэн. Тэгээд лирэд бүр ойрлолтоод би яг сандаг байхгүй юу. Ойрлолтоод төвдөхаа гэж орж ирээд яасан бэ гэдгсэн чинь эмээ өвөө хоёр ер нь гадарлаг юмтай гэдгийг нугасаа удцсан болохоор за гадарлаад за гэд за та эдийн чинь унтдаг гэд тэгээд өглөө нөгөөд нь ажиллагаа боллоо гэд явцгаажсан. Тэгээд барилгачид ер нь олдоогүй шин. Тийм үү. Олдоогүй. Тэгээд тэр барилга бүр хизээч баригдаагүй. Сексисэн бүлтгэрэмжтэй хүүхэн. Тийм. Яа ямар. Тэгээд тэрнээс гадна би бас ингээд бийцгэж ийсэн юм аа. Бийцгаад ингээд нөгөө айгаад ингээд жоох үгдээс болохоор цонхныхоо доор ингээд бийцчихсэн чинь ингээд эмээ өвөөгийнх эмгэлт нь тэгээд нөгөө гахааных нь байшин бүр эмгэлт нь нөгөө захтан гэсэн үг. Нэг том газрын. Тэгсэн чинь ингээд тэнчэнээс ингээд шивнжаа хүний хоол ингээд надад сонсогдоод тэгээд би бүр гайхаад ингээд тэр зүгрөө ингээд харсаж ийм бүтээс нэг юм сарлаг шиг юм хувцастай нэг юм хүүсийн ялахгүй байна ингээд гараараа ингээд намайг тохиод дуудаад байгаа байхгүй юу. Тэгээд би бүр яагаад эмээд ороод хэлсэн чинь эмээ бас нэг гадралж л байгаа. Тэгээд намайг нэг харц марцаар уртаад унтуулжсэн. Тэгэж анх удаага харж исэн даа. Гэхдээ тэр үед жоохон байсан болооч тэр үе яг юу байсан гэдгийг ойлгоогүй болохоор айхан арай гайгүй баг байсан. Одоо сүулт бодоход бүр ингэ. Магадгүй зүгээр хүнч байсан байж магадгүй гэл тэр тухайн үед нөгөө мэдэхгүй юм чинь тий. Тийм үнэхээр ойлгоогүй. Тэгээд сүулт нь бодоход угаасаа л юм байсан байхгүй. Тэгээд манай эмээ өвч нь амар олон амьтантай гахаатай дахиатай хөртөөсөн болохоор бас нүүн гэдэг асуудал тэгэхээр байхаас өөр аргагүй байгаад тий. Тэгээд нөгөө үзмэрч аргалуулах гадууд нь шүү дээ. Үзмэрч буулам гэх. Тэгээд бүгд хэлдэг байсан. Танаа хашаанд ингээд хуучин юм лам нарын сүнснүүд амар их олхт юм байна. Одоо газар доор чинь ингээ хэд хэдэн хүний шарил байна. За тэрнээс гадна нөгөө бас эмээ өвөө малын нөгөө яс чанжаагаад нөгөө малын тос гаргадаг шүү дээ. Ясны тос илүү тийм гаргадаг ажил хийдээс аахгүй. Нэг контейнераар дүүрэл яс байдаг гэсэн. Тэгээд тэрнээс гадна юм амтны сэгзэм яс нь одоо хоосон хүнд юм яс чинь юм ад тэтгэрийн юм бас дууддаг. Муу энерги хөрөмжлүүлдэг. Давхар тэр нь нөлөөлсөн байна. Давхар бас нөгөө олон юм хантай дөрөв хантай байшингууд чинь бас ингээд гүйдлүүд цуглаад тэгээд энэ хашаа чинь ер нь бол эвгүүцчээ гэрээ чинь л тойруулж хамгаалт хийж өгөө. Тэгээд тэрнээс шурдан нүгээрээ гээд одоо яаж бол одоо нүцэн тийм одоо бол нүцэн тэгээд их хэцүү худалдаж аваад юу барьж байгаа юм лээ. Үйлдвэрж байгаа юм билээ. Угаасаа тийшээ нэг тийм фермер хүү тэгэл нөгөө түүхий эдмэд амар их тийм юунууд байдаг шүү дээ. Амар жоохон өнхий өнөртэй хүн бизнес тий. Нийлээ явахаар амар өнхий өнөртэй тий. Тийм надад яг нэрнгэсээ за яг тэнд амьдэрдэг хүмүүс уушлаараа тий. Тэр авигүй юу. Яг 22-ын тавчаа яваал байж байгаа тэмээлтэн дээр нэг юм тийш тий. Эвгүй тий. Эвгүй хүүхэд насны нэг за байжаараа тэгэнгууд тэр доороо оршуулахын амар олон хүний шарил байна. Дээрээс нь бүр дээр үед ламнаар амар их өгчээсэн газар байна гэдэг жааш ч тэ нөгөө илмэгдүүлэлтийн үе мэгтэл холбогдчихж магадгүй те. Тэр нөгөө нэг барилгачтай харсан чиний харсан хоёр тэгвэл баг огтлцож байгаа юм шүү.
Би харин тэгж бодоод миний нөгөө царайг нь хараагүй шүү дээ. Тэр сарлаг шиг хувцс гэдэг нь одоо бодохоор үснэсэн баха. Яа. Тийм. Яг дүрээр нь төсөөлөхөр муухай юм те. Амар маш муухай шүү дээ тэр чинь бүр. Чамд тэгвэл одоо нэг тийм хүний тархины ингээд бүр хаана чи ингээд сэвлэгдсэн, кодлогдсон байдэн шүү дээ. Эргээд нэг харахаар ингээд нүдэндээ харж чадчихна уу? Чадна. Нэг тэр дүр зургийг ингээд нэг хүн төсөөлдөө шүү дээ. Би яг тэр үед нэг тиймэрхүү чи тэгвэл тэрийг яг өшөө нэг тийм жоохон ингээд задлаад ярих гэдэг үстэй. За одоо ингээд маш том хашааны нэг зах нөгөө зах нь ярьж байгаа шүү дээ. Яг тэр захад харанхууд надад ингээд одоо ер нь бол би хараа муухгүй юу. Яг энгийн нүдэрээ бол зүгээр хүн байсан бол би тэгж тод харж чадахгүй гэх юм уу те. Тэрнээс гадна тэр хоолойг нь сонсч чадахгүй нэг юм хүмүүс нэг юм наашир гэлбэр. Тэгээд ингээд тийм наашир гэдгийгсэн мөр. Тэгээд ингээд гараа ингэдсэн байхгүй юу яг тэр нэг ийм хөдөлгөөнтэй тэгээд ийм хав хар нэг ийм ямар өнгө гэж хэлэх юм бэ? Гүн хүүх мөхөнг хар өнгө хоёр холилдсон нэг тэгэж харагдсан. Царай нь бол харагдаагүй яг тийм. Хүн гэдэг нь бол нөө төрсөөрөө харагдаж байгаа шүү дээ. Хүн шиг хэлбэртэй л гэсэн үг те. Хүн шиг хэлбэртэй. Хоолой нь яг ялахад хэцүү. Тэгээд чамайг тэнд очиод байж хат магадгүй зүгээр тэр юмыг ингээл олоод харчлаа шүү дээ. Тэгээд тэр нөгөө барилгачийн энтер гэж байгаа гэсэн нэг юм олон хүмүүстэй яриа суудахаар янз янз л аваад ах шиг байна. Юу гэдэг нь гэхээр зарим нь жоохон хортой. Одоо тэр нөгөө орчиндоо тэр хүмүүс одоо тэр шоколадтай хүмүүс аяг хорлдог. Одоо би минь нууддаг ч юм уу те. Тиймэрхүү юм хом бол гайгүй юм байна те. Эмээ ууч нь олон жил байсан. Тийм гайгүй гэхдээ тэр чинь юу штэ гэрийг нь тойруулаад хамгаалал хийсэн болохоор гайгүй байна штэ. Тэрнээс иш яг хамгаалахгүй бүснэ одоо тэр барилгачдтай тэр байшин дотор уудсан бол юм болно л гэсэн. Ер нь бол хортой гэд нүүлэг гэд тэгээдсэн баггүй юу. Тийм. Окей. За. Эдгээр амирлаа. Дараачих нь. Тэр нь болохоор би нэг 12 маяглал болоод байсан баха. Тэгээд шинэ хашаа лагрын хашаа байшин аваад тэгээд тэнцэнэ нүүж очиод нэг удаагүй байсан юм аа нэг сар гармаар. Тэгээ манай ээж бас их зүүн совинтай юм мэдэрчээд идэг хүн байдаг байхгүй юу. Тэгээ ээж л хэлээд идэг гэсэн нэг юу байна гэл дуу чимээ сонсоод байна. Тэгээ би нөгөө хотын гэртээ хонохоор явцсан байсан байхгүй юу. Тэгээд ээж ингээд үлдсэн байна. Тэгсэн чинь ингээ гал тогооны гэрлийг нөгөө нэг ээж яагаад дандаа хасаалттай хондог лагартаа. Тэгсэн чинь гинт ингээ гэрлэн бууцсан гинэ. Тэгээд цочос ирээд юу болчих гал мал гарчгүй тэгээд сэргэмцэн байжсэн чинь ингээд ээж ганцаараа хонж тарж ирсэн байхгүй юу? Яаж яах вэ? Ажилтай байгаад нөгөө цагдаа болохоор ажлын онцлогоосоо бас хамаарад тийм очих байсан боловч очиагүй яг тэр үед нь тарж байгаа байхгүй. Тэгсэн чинь ингээд нөгөө юу гэдэг лээ пошик гэдэг л усны пошик. Усны пошикнаас ингээд нэг хүн юм шаналаа л ингээд усуугаад байсан гэсэн. Хөт гэл. Тэгээд ээж гайхаад аавыг ирсэн байх гэж үдээд хүү игээд дуудсан чинь дуурахгүй. Тэгээ гайхаад очиод усныхаа гэрлийг хасаад нутсан чинь хин ч ахгүй. Тэгээд ээж бүр жирхчээд аавруу залгаад хурд эргээд ирүүлчихэд тэгээ маргааш ингээд юу юм байна гэд байжсэн байхгүй юу. Тэгээ би тэр үйл явдлыг мэдэхгүй байгаа шүү дээ хотын гэртээ байсан. Тэгээд гэртээ очиод гэрээсээ лагер руу очиод хонжсэн чинь би нэг юм зүүдэлдэг байхгүй юу. Манайхаа ингээд тийм яг нэг юм хурдлуулсан бичлэг байдаг шүү дээ. Тэгж нэг юм сквал нэг юм зүүд байдаг шүү дээ мэдгүй юм хурдан гүйжээд нөхрөө так гэлчихсэн яг тийм зүүдэлсэн байхгүй юу. Ингээд манай нөгөө коридороор гараад ийшээ ирэнгүүт юм тагттай хэсэг байдаг байсан байхгүй юу? Лагерийнхан тийм лагер юм байна. Тэгээ би яг зүүдэндээ шүү. Тэгээд тийшээ гараад ингээд амар хурдан алхачаад ингэсэн чинь нэг юм 90 дресстэй флачтай нэг хүүхэн ингээд бүсэн яг ингээд хийсэл бүр амар яг кино шиг заяа. Хийсэл тэгээ би чачаас ирчихдэг байхгүй. Тэгээ нөө айлгсан юм байхгүй болохоор бас яагаагүй ямар сэндүүдгээ бодцоод өнгөрцөн байсан. Тэгээд нөгөө манай одоо миний дараагийн ярих гэж байгаа түүхтэр бас ээжийн удган нэз нь гарч ирнэ. Тэгээд удган нэз нь амархаар манад ирсэн байхгүй юу? За. Тэгээд эрэхтэй ингээд хүш танах чинь юмтай биш үүдэнд чинь нэг юм саарал цэцэгтэй палацтай хүүхэн зөксөд. Йоо. Би тэгээд тэр зүгдээ хинт ч хэлээгүй байгаа шүү дээ. Сүнс гэж одоог болохоор. Тэгээд тэр бүр батлагдаал ээжэд хэлсэн чи ээж надад нэг хитгээгүй л хүний хам дагуулад байна гэл. Тийм би тэр зүудлэн болохоор бүр амар эвгүй санагдаад байдаг байхгүй юу? Тэгээд тэр байшингаас удаагүй нүүжсэн шүү дээ.
Тэгэж нэг зүудэндээ нэг хүүхний сүнсийг харчихсан. Тэгээд нөгөө нэг удгаан ирээд олоод харсан байж тээ. Нөгөө мань хүмүүсийн мэлми жоох нээлттэй очдөг те. Тийм. Үүдэн чинь нэг тийм ирээн плажтай нэг хүүхэн зогсоод шүү дээ. Чиний нөгөө нэг зүудэндээ хардаг Яг тэрээсэн. тэр орчин гэсэн үг те. Тэгвэл айлын усны сав ихвчлэн ер нь үдэндээ л байдаг те. Тийм. Үдэсгээр Цангаж өгсөн байх та гэж байна те. мэдхгүй. Пошгоноос Би царайг нь харж чадаагүй, яг араасаа л харагдсан. би яг уу зөв одоо нүүцэн юм чинь айл хавдээ. Лагер нь. Тэр юу сэлхийн эцс одоо Яа, за Юу гэж хэлэх юм сэлхийн бэ? эцс гэхээр 10 устаар бол төгөх гээд байна да. тэр хавцаа. Сэлх бэлхийн тэр нэг 10 устаа гэдээ бүр алдартай газар байна. Эний би нэг дугаар дээр ярьсан байгаа 10 устаа гэдэг л. 10 устай. 10 устаа гэдэг нэг тэр хавийн газар. Ер нь сэлх тэр бэлэх байхгүй юу? Одоо бэлэгчин бол ингээд 7 буудалтайгаа аягүй Ар ингээд гүнт биш үү? хайрхан шүү дээ биш. Арг үнд чинь бол бүр цаашаа шүү дээ. Арх устаа гэдэг нэртэй тийм ингээд уулынхаа бэлээр ингээд дээр үйддэг хус мус байсан юм аашийн. Тэгээд арх устаа гэдэг лагер гээд би нэг дугаар дээр ярьсан нэг клип хийх гээд очиод бас лагер дээр. Одоо тэрийг өмнө нь ярьсан юм чи яг зөв товч ярьчих. Бас санийхтай тийм төстэй. Одоо ээж чинь гэртээ ганцаараа байсан гингууд бид нар болохоор гурлаа явж байгаад. Тэгээ доор галтгоонд бүр ингээд түчгнээд бүр бөө юм болоод тэгээд намаас ирэж мэрэгжсэн баггүй. Тэрнтэй огтлцож чана гэхээр юм яаж мэдгүй зүгээр ер нь тэр авээгүй юу. Тэгээд бэлэх ер нь тэр за бэлхийг бол мэдэхгүй байна. Тэр сэлэх тэр хоошоогоо урагшаага гэсэн үг тэр 10 устаа энэ тэр нилээ юу гэж ярьдаг. Зүүдний талаар асуумаар байна. Тэр За. зүүд чи хүн нэг хаяа тэгдэж штэ. Зүүд ч амар сонин штэ тий. Тэнгууд би жишээ нь бага байхдаа юм амар жижигхэн толгойтой амар том биетэй хүнээс зугтдаг. Аль эсвэл бол амар том биетэй зүрхс нь амар нэг юм сонин галбиртай хүмүүс ингээл юм авраг хүн ч юм уу эсвэл жижигхэн биетэй амар том толгойтой хүн хөөгөл. Тэгээ би тэр үед нөгөө нэг ерөн жоохон зүүдэ мандаг байхгүй юу? Амар сэргэг унцдаг. Тэгээ чим нам унтаж чаддгүй. Тэгээ ер нь л нэг юм чимээ шууганд ингээд газ сэрчдэг. Тэгээд ихэвчлэн зүүдлэхдээ би яг зүүдлээ дандаа гэдгийг мэддэг байхгүй юу? Одоо юу сэрүүн зүүдлэн гэж ярьдэн шүү дээ. Уусаа нэршлэн. Чамд тийм сэрүүн зүүдлж байгаа мэдрэмж төрсөн үү? Аль эсвэл бүр яг ингээд юм бүр яг гүн унтчих чинь яг бодтой зүүд юм шиг санагдсан уу? Яг унтчихсэн чинь юм кино ороод ирж байгаа юм шиг юм болсон. Яг кино шиг л гэж хэлнэ. Тэр одоо гүн унтж яхад гэж хэлэх байхад. Тэгээ бас амар сонинтэй тэр зүүдээр дамжуулж өөрийгөө мэдгэх гээд байгаа юм шиг. Тэгээд тийм жоохон гимгүү сүнснүүд нэг юм хүнээс юм нэхэд идэх юм шиг те. Тусламж хүсэж байгаа юм шиг те. Хашаанд болсон явдлыг нэмэх нэг ганц хоёр юм байна. Оо яарэ шууд ярьчихгүй өргөжлөлөө. Тэр хашаан дээр нөгөө контейнерууд байдаг байсан гэж хэлсэн шүү дээ. Тэгээ нэг контейнерт нь ингээд хэмээгөө ярьдаг байсан байхгүй ингээд. Тэр хоёроос өөр хинч байхгүй байгаа шүү дээ. Зарим үед яг тийм үед ингээд тэр дотор ингээд хүрзээр одоо нөгөө нэг газар усаар нэг юм цэвэрлдэг тийм чимээ гардаг. Тэгээд эмийг ингээд шүн болгонд дардаг байсан гэсэн яг нөгөө гэрээ тойруулж хамгаалалт хийлгүүлэхээс өмнө яг ингээд ийм дулжгансан ийм том могоо шиг юм ингээд ингэж нэг яг имэд ингэж мэдрэгцэн гэсэн снэк шиг. Тэгээд ингээд хоёр талд нь ингээд ээлжилж гараад исэн гэсэн. Өсрээд. Тэгээд имээ ингээд майн уншаал гэсэн ингээд майн уншаал гэсэн тэгсэн чинь ингэж ийсэн аа тэгээд нөгөө майн дуусаж чинь шууд пад гэд унж байгаа нь сонсогдоод нөгөө орноос доош унж байгаа нь пад гэж сонсогдсон муу та ингээд цаашаа ингээд яг нэг юм хөлөж байгаа чимээ ингээд салхин дээр ингээд тэгээд ингээд алга болцсон гэсэн. Тэр бас юу тэгээ нөгөө гадаа модон жорлонтой байгаа штэ тэр үед. Тэгэхэд нөгөө нэг ингээд нэг хүчтэй хаачвал салхи мэлхэнд бол нэг торхооргүй тийм хаалга байхгүй юу? Ийм модон нэг ийм хаалга байдаг штэ. Яг тийм хаалга бүр ингээд ямар салхигүй үед бүр хүн татцсан шиг бүр уугц ингээд гинт татагдаж мандагдсан. Тийм 0 мөлөл юу байсан. Наа ч бүр угаасаа тэгвэл цайрцсан газар юм шүү те. Тийм бүр цайрцсан. Нэгээр тогтохгүй бол юмнууд байдаг. Тухайн үед эмээ өвөө чинь тэг хүмүүсний сонин тасчтай юм шиг үлээ те бас бүр эвлэрнэ гэх юм тэгээд тавсан баг та тэр. Тэг бүр ингээд нөгөө хаяа дөрөвний илтгэх шиг чинь те баахан мал антин ингээд өчнөө юм байхад хаяа явчих хэцүү. Тийм. Яг тэр нь гол хүч. Одоо өвөө эмээтэйгээ тэгэл наадлаараа ярих уу бараг ярихгүй юу?
Одоо ярьдээ ч жоохон бахад надад намайг халгаагаад юу Чамайг ярьж айлахгүй өгдөггүй байсан тий. Юу ярьж өгдөггүй. Тэгээ санийхаа жишээ нэмэж ярьж өгсөн байх нь шүү дээ. Тий. Одоо сүүлд ингээд ярилцаад би юм нэрээ тэгэж харсан шүү дээ. Тэсэж имээ нэтгсэн имэдэнцэс нэг тийм юм харагдаад мэдрэгдээ. Гэтэ чамд бүр тод харагдсан байна. Яг би чамаас дараачийн яриагаа орохоос өмнө зүгээр нэг юм асуулт асууя заяа. Яг надад одоо болоосоо гэж нэг хүсэхгүй байна. Одоо харахыг ч хүсэхгүй байна үнэндээ те. Гэхдээ яагаад энэ хүмүүст ийм юм болоод харагдаад байд юм бол чиний зүгээр ер нь юу гэж боддог вэ? Магадгүй би ч хариулахаас ч өмнө нэг юм хэлье. Муу энергитэй тэ султцсан амар ядарсан гэж нэг их нь ярьдаг те. Гэхдээ чиний ярьж байгаа тэр нөгөө имэйлтийн газар байгаа шүү дээ. Тэнд байгаа нөхцөл байдлыг сонсохоор бол мэдээч хэрэг танаа имээ өгөө чи нэг муу энергитэй байгаа яах вэ те. Байна гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр яагаад тэгэж та нарыг хоргоогоод байна? Шоглоод гэх юм уу те. Тэр бол зүгээр яг тийм газарт л нүүж өгсөн тохиолдол байгаасаа. Яг нөгөө угаасаа л нөгөө хэлсэн шүү дээ доороо хэдүүний ширэлтэй. Тэгээд давхар тэг байшингууд угаасаа тэр нөгөө мөлийн удаж байгаа байшин нүүж очиход л байсан байшингууд ахгүй тэр гахааны байшин машин. Тэр бүр яг аим шин кино шиг юм нэг давхар тэгсэн мөрчлөө доошо Б1 давхар махартай. Үүний удагтай. Тэгээд юм том уурын 100 муухтай амар тийм харахаас угаасаа тийм чихүүд сүрэн газар ер нь л юмтай л байдаг юм шиг байна лээ. Тийм тэгэж ядж чинь. Тэгээд угаасаа хорвоо дэлхий дээр чинь амар өчнөө олон зүйл оршиж байдгийг шүү дээ. Тэгээд даалж ертөнц, хүний ертөнц хоёр тэгэл угаасаа яг зэрэг оршиж байгаа болохоор би яагаад энийг чамаас бас сая асуусан бэ гэхээр манай өмнөх дугаарууд дээр хүмүүс яг би нэг тийм тоохгүй л дээ. Гэхдээ амар худлаа яриад байна гэдэг байхгүй. Тэр хүмүүсийг сайхан ингээд те нэг юм мөртөө дөрвөө юм хийчихэд хүн авчирчаал ингээл нөгөө үнтэй баг аман тохиролцоо эзтэй чи баг юм би ингэж хүлээж аваа. Тийм хандлага их байгаа. Тэгэн гоо тэрний хариулт гэжээс олж хэлжлээ л дээ. Тэгээ угаасаа л далд ертөнц ингээд зэрэгэлдээ ертөнц байж байгаа гэж те. Тэгээ би бол итгэдэж шүү дээ. Одоо ч бидний донд ингээд сүнс явжлаа те. Окей. За дараагийн яриа руу гаръя. За энэ бол саяхны 100 тохиолдсон явдлаа. Би нэг хэсэг хүнтэй харьцдаг байж байгаа, нэг хүнтэй харьцдаг байж байгаа. Тэгээ болчихгүй юу. Тэгээ жоохон муухай болчих юм ингээд бүр шууд зайгаа бариад ингээд боловчлаад муудалцсан цааш угаасаа намайг амар залхаагаад байсан байхгүй юу. Амар хэцүү хүн байсан. Тэгсэн чинь ингээд за төд бодлого ингээд 7 хоногийн дараа барагцаалж ин одоо бодоход хар дараал сүнсэнд даруулаад хэлдэг байхгүй юу. Орой болго. Тэр нэг хаа нэг тийм байх штеп бүр ийшт амар сонирн болоод би ч нэг хараа муутай харанхууд ингээд хаа нэг нүдэнд бүртэлцдэг штеп. Тийм байдаг байсан чинь бүр ийшт ингээд энт ингээд юм байгаа юм шиг харагдаад би ч бүр ингээд цочиж мочдөг болсон. Ингээ юмнаас амар цочиж ингээ хурдан айж мэдэг болсон. Салгаж малгалдаг болсон. Нэг л биш болоод тэгэл халуураал би өвдвөл. Тэгэд манай найзтай би чи өвдөд ам чи манай лаврлын явж хоёлаа сэлгэлэнгаа хончиг гээд. Тэгээд ингээд бид хоёрыг хоёулахнаа л явсан. Тэгээд би 0 ингээ нүрэ зэрэлжсэн чинь манай найз. Хүү уянгаа гэж ороод ирдэг байхгүй яасан гэдгийгсэн чинь. Чисээ миний хэжид байгаагүй. За. Юу яриад байгаа юм бэ? Бисээ чамайг хажуудаа ингэж удаад мэнийг авдаа гэсэн чинь байхгүй болчихор чинь гайхаад би чамайг гинт 0 дуурсан санаад ороод ирлээ. Чи юу яриад байгаа юм бэ гэл. Тэгээ би нөгөө найзтай хэлж байгаа юм чинь найз нэр ингэ юм ингээ хараад юу агаад байгаа гэлээ. Би тэр чинь яг нэг хоёулах найз чинь бүр айгаад би тэр шууд хот руу хурж ирээ. Тэгээ би ээжэд хэлдэг байхгүй ээж нь биш юм. Тэгээд нөгөө ээж нь удган найз руу хамгийн ойрын таньдаг бүү хүн л тань. Удган найз руу залгаад гисэн чинь за болохоо ээж хүрээд ирээ гэдэг байхгүй. Тэгээ очисон чинь яг тэр хүнийг төрсөлж байгаа байхгүй ийм царай төстэй. Тэгээд ингээд биен дээр ингээд миний нэр шивгэлжсэн байхгүй. Тэгээд тэр нөгөө биен дээр ингээд хүний нэрийг ингээд ийм одоо шивгэлдэг чинь ийм чин хүсэл байдгийн гинэ хүний нэг тийм одоо шунал юм уу тэрнээс гадна нөгөө өөргөө хажууд байлгах гад нэг юм хэлгүүлсэн. Тэднэр нь ингээд хослоод над руу ингээд нэлээд хүчтэй юм ингээд явуулсан. Йоо. Тийм. Тэгээ одоо би тэр хүн байж байгаарай. Амар хурдан ярьдаг юм байна. За. Нэг хэсэг ингээс халаад 7 хоноод шууд эвгүй болоод эхэлсэн юм байна те. Юм харагдаад ч байгаа юм шиг. Нэг ёсондоо нэлээд суларсан гэсэн үг байна шүү дээ. Тэгээ эмзэг болоод тэгээд халуураа би нөвдөөд. Тэгээ шүү дээ. Тэгээд тэр лагер дээр
найз чинь чи хажууд нь байсан гэж бодоод юм яриад байж исэн гэдг нь харагдсан гэсэн үг юм уу? Тийм яг би ингээд хажууд нь нэг авдаа гэдгсэн чинь би байхгүй. Тэгээ найз нэрээ намайг 0 орчны гин санаж байгаа байхгүй. Нүрээс ирлээ гэдээ орж исэн байхгүй юу? Тэгээ гин санаа намайг ингээд одоо нөгөө явуулсан хараал энэ тэнд дагаал яваад байна гэсэн үг байхгүй. Зөвхөн гэртч биш те. Хаасан тэр найзын лагартыг. Тэгэн гутаа чиний харьцдаг байсан тэр залуу. Бин дээрээ чиний нэрийг шивүүлсэн. Нэгдүгээр тэр нь ингээд бүр ингээд мэдээж хэрэг хүний нэрийг шивүүлж гин гэдэг чинь ингээд бүр ингээд өөртөө ингээд амар ихтгэлтэй ингээд түрүүний хэлдэг чинь яг юм чин хүсэл нь байна те. Тэгэхээр чам руу энерги маш хүчтэй очно гэсэн үг зүг үү? Тийм. Тэгэн гутаа мань нөхөр чамд юм хэлгэцэн гэсэн үчээсэй. Тийм. Одоо нөгөө хөлийн тушин хажуудаа уйн За. гэлөө одоо бас нэг сонин зан үеийн нэршил байд юм байлаа. Одоо би сайн деталь санахгүй байна. Ямар ч хэлсэн тиймэрхүү. Тий, хөлийн тусчээ гэж ярьдаг те. Ажил үйлсийн бүтээх болчихно л гэсэн үг юм. Наашаа тэр хүнтэй хамт байвал одоо би буцаад сэргээд байгаа юм шиг санагдах нь шүү дээ. Яг тийм л нэг юм. Яа, наа чин. Окей, яаж хэлсэн гэсэн үг вэ? Тэрийг бол сайн мэдгүй маа. Харын бөөмөгөр л ах те. Одоо буддизмын юмд бол тийм байхгүй ш. Нэг лам дээр очсноо энэ хүүхнийг над руу ингээд үг гэсэн юм ярихгүй шүү дээ. Тийм. Come on яар амар Маш хүчтэй юм хэлүүлсэн. Тэгээд 3 хоног дараалж сартай шүн ямар сартай шүн нэлээ тийм зан үйл өдр хийлгээд хамгаалалт хийлгүүлээд тэгээ бөө юм болсон биеэр ашинаар савших юудүүлээ. Тэгээд арц ганг байнга уугуулах хамгаалтаа байнга ингээл арц юугаар утах гэдэг. Тэр зан үйл хийснээс хойш тэг гайгүй болсон уу те? Тэрнээс хойш гайг болсон. Одоо бол зүгээр болсон шүү. Тэр нөгөө хар дарах үед мэдрэгдсэн мэдрэмжүүд нь бүр тэр нөгөө сүнснүүд харж исэн мэдэрчснээс бүр хамаагүй амар гэсэн. Ингээл чихэн дээр ингээл хүмүүс юм шимнэлдэлээ тэгж хэлээ. Амар муухай ч юм ээ те. Амар шүү. Тэгэл ингээд одоо бүр ингээд мэдрэгдэж ш. Тэр бүр амар муухай мэдрэмж байсан. Тэгэл ингээд цээжин дээр хүн юм ингээл хардаг. Би бүр ингээд яг ингээд хөхийн наагур бол тийчгнэл би нөмөр таахгүй. Тэгээ манай муураас их аварсан баха. Бүр яг ингээд кадр тасардгийн даан дээр манай муур ингээд миний дээгүүр гүгээд тэгээд нэг гайг болж исэн юм байна. Тэрнээс гадна ингээд нүдэнд ингээд харагдаж байгаа юмуд нь яг юм. Одоо би өмнө нь дандаа сүйдэртэй одоо нөгөө хэлбэр дүрстэй яг өнгөтэйгөр ингээд хараад исэн юм шүү дээ. Тэр үед харсан юмнууд бол яг юм сүйдэр хар сүйдэрнүүд. Гэтэ нэг нь бүр юм улаан юм цэгэн юм очин нүдтэй юм хар дүрс. Хаана гэж харах уу? Гэр дотроо ажил дээрээ хаа явсан газар шүү бүр ингээд. Тэгээ би бүр тэрнээс ингээ яагаад чичээд байгаа юм ч юм. Яа, наа чин тэгтээ бүр үнхээр хараад гэж байт юм байлээ. Тэр хүний муу бол яах вэ? Тэгээд өөр төр нь тэгээ карма гэж нэг сайхан юм байгаа. Өөр төр нь буцаа очихын тодорхой. Чи мэдрэмжинд нь тэгвэл бүр 100% итгэсэн гэсэн үг байна шүү дээ. Надад тийм хийлгсэн гэдэг нь ойлгомжтой тийм. Сүнсчтэй байдаг гэдэгт итгэдэг байсан ч гэсэн би хараал гэдэг дээр бол за байдаг ч гэсэн над дээр хийж тусахгүй гэж би боддог байсан байхгүй. Бүр төсөөлөөчгүй байх чинь над дээр болдгол юм лээ. Яг гоо миний зүгээр энэ зүгээр жижигхэн ойлголтоор бол харын цагааны 2 бөө байд юм шиг байгаа юм. Харын цагааны. Цагааны бөө яадаг вэ гэхлээр за одоо ажил үс бүтээх. Одоо бид нар чинь тэгэл нэг бөө дээр очихороо одоо би яаж ийн те ажил маань яаж ийн те зөв явж гин үү? Нөө би хаа барих идгээ. Тэ би хаа яаж ийн тэгэл те бодлоо сайхан уншуулаад итгэдэг хүмүүс нь бол тэгэж одоо сүсгэлдэн шүү дээ те. Тэгмүүд харын талын бөө болохоро муу муухай юмыг зайлуулах буюу муу муухай юмыг хүн дээр авчиж өгдөг гэдэг зүгээр яриа байгаа. Гэхдээ өстой буруу ярьж магадгүй. Гэхдээ миний таамгаар тэр одоо чам дээр ингээд ямар нэг юм хийлгсэн гэж штэ те. Тэрийг одоо нэг баргийн нэг тийм үзмэрч ч юм уу одоо мэдхгүй одоо монголчууд өөр юу гэм бэ миний мэдлэгээс хэтэрчээд байгаа байхгүй юу. Энгийнээр бол зүгээр ингээд дэлхийд технаар ярихаар дээр үе индианууд амар байсан гэж ярьдаг те. За цыгаанууд бүр ингээд ховсдож мовстад бүр ингээд лаадаг те. Энэ дээр би нэг юм ярьж байгаа. А тэр үед нөгөө удгаа ихчэд хандснаас гадна би бас нөгөө маань найзын таньдаг нэг үзмэрч их чинь гээд
Яг бөөч юм үзмэрч гэсэн төлөв тавиад бас ингээд мэддэг. Яг тэр хүнд нас ингээд хилцсэн байсан байхгүй. Би тэр нөө цуглаа аар дээр байгаад хилцсэн байсан болохоор. Тэсээ чин тэр хүүхэн хэлэхдээ одоо намайг ингээд шүн орой тэгээ гадуур ингээд явснаас олж ингээд юм дагсан байна. Одоо наатах чинь би энэчнээс миний дансруу нэг 100 к гэжтэй би энэчнээс 3 шүн сүү өргөөд болоо. За. гэж хэллээ. Тэгээд би гайхаад за нэрээ тийм бахта гэж бодчиход тэгээд нөгөө удгын өвч рүү очиж хэлсэн чинь бүр Инээд нэрээ. тийм юу яриад байгаа юм бэ гэж юм чинь хараал нь ш тийм ч удвал бүр гэдэг шүү дээ. Өдөртөө тэр хараал болсон үедээ нэрээ л ингээд айж байгаад ирэнгүүт ингээд санаад байгаа юм шиг болчт юм лээ. Тэр хүнийг Тийм үү? Тийм яг тэр хүн надад амар халамж тавьж исэн да би нэрээ ямар тэнийг юм бэ одоо хамт байж л байхаа болчихно да тэр гэж бүр Үйлчлэл гэж бодсон уу? Яг бодсон гэхдээ ялч өнөө шадрын зан аварсан шүү. бас те ямар амар. Яалтчгүй тэгж санаж өгүүлд юм байлээ. За өстө нөгөө нэг жинхэнэ өчнөөн л дугаар дээр сүнс чөтгөр ингээл альбин тэрмэр ингээл амар юм сонслоо. Наа чин бол яг нөгөө нэг хүмүүс ярьдэн шүү дээ. Хүсэн хүнээс биш амьд хүнээс гэдэг. Ер нь бол яг тэр болчихлоо те. Муу мухагаар бодлыг чинь эзэмдээд за тэгээ бүр болж өгвөл нилээн ингээл хараал буусан юм чинь нилээн ингээл мяарч агаал тэгээд ингээд бүр ингээд хөл мүлийн тушаад бодол оюун ухааны ингээд замбраагүй болгож жагаад нэг тийм үйлдэл хийлгдэг арга байна те. Чи бүр аргаа хараад нөгөө үнлүүгээ ингээд баг нэг юм hypnotize юм шигтэй ховстуулсан юм шиг ярьж мараад тийм боцооч. Вау. Тийм болно хэрэг. Би зүгээр муухай асуулт. Гэхдээ тэр хүн хэдэн настай хүн бэ? Одоо бол чамд ер нь падли байхгүй шүү дээ. Одоо тэр хүний нас хэлмээргүй наа. Окей. Гэхдээ ямар ч лээсэн олны танил юм байсан. Би ч олны танилаа. Олны танил юм байсан. Үдчихвэл би амар зовсон шүү. Яа. Тийм. Олны танил юм байсан. Одоо хүн болгон танил. Хүн болгон танина. Come on, хийм бол за тэг энийг ч мэдээд явах. За. Мэдгүй. Амар муухай мэдрэмж хараал болно гэдэг чинь бурхан байна. Тийм байна. Хараалгуулж үзээгүй гэж ярих нь цаашаа зүгээр Үзэн тайсан. үзийг юм цаашаа энэ. Гэхдээ амар сургамжтай юм байна тийм. Үний юм байлээ. Тэгээ ер нь бол эвгүй характертай эвгүй хүнээс шууд заагаа барьсан дээр юм байна. Сөрөг нэрхтэй гэдэг тийм. Тим юм ер нь бодож байна. За яг хоо энэ тэгтээ бас яг хоо зүгээр хоёлаа ямар нэрийн дурдаад байгаа шүү те. Хүнийг гүтгээд байгаа шүү. Тэгтээ шинжлэх ухаанаар нэг яг бол ингээд нотолцсон юм шиг шүү те. Хараал байдаг, тамга дараад бичиг явуулаад нөгөөх нь ингээд чам дээр ирээд тэгээд байгаа юм биш гэсэн ойлгомжтой чамд өөрт чинь тохиолдсон юм болохоор тэр хараалыг хэн нэгэн хийсэн байгаа шүү те. Тэр хийсэн бас л тэгээд энэ бидний амьдарч байгаа энэ нийгэм дотор хаан чи ингэ байж байгаа гэхээр амар ээ. Хийд юм бэлээ. Наачиг нөхцөл байдал нь юу болохыг мэдж байгаа гэсэн үг үстэй. Тэрийг хийж байгаа юм чинь. Амар ээ. Одоо бол тэгээд сайхан сэтгэл санаа тэгшрээд сайхан болцсон явж байгаа зү тий. Одоо бол зүгээр сэтгэл санаа өмнөхөөс илүүтэйгээр надад тэр нөгөө даруулах мэдрэмж нөө хараадсэн юмнууд нь амар байсан байхгүй. Тэр бол үнэхээр амар юм лээ. Тэгтэл бас ингээл хүний нэг бид нар ч одоо бүгдээрээ нэг л амьдарч байгаа шүү дээ. Анх удаа л амьдарч байна. Бас чамд нэг юм хизээч мартахгүй сонин дурсамж ингээд суулгачлаа тий. Тийм. Чи магадгүй хизээч мартахгүй бах тий. Мартахгүй шүү дээ. Хизээч мартахгүй. Зүгээр сонсдгол байсан юм 9 жорын дом мом тийм хүнийг татдаг, хараадаг, өрөөдөг зөндөө юм байдаг гэж сонсч л байсан. Тэ яг ингэж хүнтэй зэрэгцэж суугаад өөр төр нь босон юм гэж сонсч байгаа. Тэгэхээр хамаагүй бас хүний биен дээр нэр мэрээ шивүүлэх бас их муу юм байна лээ. Тэгээ би ч шивүүлээгүй л дээ. Гэхдээ ер нь хүмүүс тандаж хэлээ. Хүний нэрийг те. Окей. Ямар ч байсан би нэг юмыг бол ингээд байн хэлдэг дугаар болгон дээрээ. Надтай ямар ч байсан тэр нөгөө бүр бага наснаасаа тэр имэйлтэй тэнд те. Дараа нь тэр бэлгсэлхийн эцтэйгээ лагер техник хамгийн сүүлд нь бүр амар юм ярьлаа. Надад бол яг үннээ хэлэхэд
хүн юмнаас айн гэдэг олон төрлийн юмнаас айн те. Хүнийг алдах уу гэдэг хамгийн том айдас байдаг. Тэ. Ойртны хүмүүс. Тэр бол хамгийн том айдас. Салах юм айдас те. За тэгээ энэ бидний яриа суугаад байгаа энэ муухай юмнууд одоо энэ сүнс чөтгөргөл юм байна шүү дээ. Бичсэн. Гэхдээ яг үннийг хэлэхэд би сая зүгээр чиний ярианаас өчнөө хүмүүсээс ингээд яг юу гэж хэлэх гээд юм гэхээр өстэй ийм хараал тийм хараал гэл амар айжил байгаа л да. Гэхдээ сая бол бүр л яг ийм айдас гэдэг юм яг мэдэрлээ. Яг айдас чинь нэг юм нөгөө заавал сүнсчдэг хараа гэж айдас биш шүү дээ. Эми яаж мэдвэтэй ингэ Монголын минь сайхан охтууд жоохон те юу уучраа мэдхгүй явж байгаад буруу гаруудтай нийлдэг ч юм уу. Тэгээ сая манай хэлж байна. Ер нь хүний энерги аура гэж амар чухал юм байдаг те. Ер нь нэг л болохгүй л бол зайгаа барьчаарай. Тэгээ ийм юм байд юм байна. Бид хоёр бол нөгөө оролцогчийнхоо би сая нийлүүлэх гэж нэлээ үзлээ. Гэхдээ стонерээ сайхан ч бай, муухайч бай. Одоо тэр чинь ингээл хүн харахад бол зүгээр л хүн байгаа үстэй. Зүгээр. Тэгээ тийм хүмүүс хүртэл ингээд хүнд эм хийгээ явж болд юм байна. Чиний хайртай хүмүүс гэдэг. Тэ? Ийм тиймэрхүү хүмүүс хүртэл иймэрхүү хүнд ингээд хүний сайхан охин үрд ингээд хараал хийлгээд байж гин гэхээр жоохон амар харамсалтай. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр магадгүй энэ дугаар ингээд дуустал нь үзэж байгаа хүмүүс байх юм бол эргэн тойрон найз нөхөд заавал үрхэжтэй яаж байгаа хүмүүс биш те. Ер нь л зүгээр өөрийнхөө хүрээлэл ингээ хажууд байгаа хүмүүстэй хамгийн гоё зөв энергитэй дулаахан гэж ярьдаг те. Тийм хүмүүстэй ойрхон байгаарай гэж ингээд бүр амар гоё зөвлөгөө гэх юм уу те. Захиж хэлмээр санагдчихлаа. За тэгээ өнөөдөр надтай ирж ярилцсан бүр маш их баярлаа. Хамгийн гоё сургамжтай гэх юм уу те болсон бүр яг өөрийн толгоос ихсэрмээр санагдаад байна. За өртөө дөрв байла. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Тэгээд subscribe дарахаа бити мартаарай. Нэг юм бол байнга хийдэг. Энэ доор зааврын дагуу бид нартай ирээд надтай ирээд ингээ өөрсдөө тохиолдсон түүхээ хуваалцахад бүрэн боломжтой шүү. Баяртай. Дангар юм аа. Аваргагч дангаралд авах юм байна даа. Амтд зингэр мах, читар бислэг, чигэрлэг халуун ногоотой соусаар амталсан илүү том, илүү амттай дангар бүргэр худалдаанд гарлаа. KFC. Чанар амтыг нэг дор мэдэрнэ. Яг л таны хүсдэг амт Oxbar. Сив болон өөрт ойрхон бүхий сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой.